За Америк нэгдсэн улсын хувьд бол мэдээж зарим улс орны иргэдэд B1, B2 буюу аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор тухайн улсад зорчих байгаа виз мэдүүлэх байгаа бол за тодорхой хэмжээний барьцаа төлбөр байршуулах юм шаардлагыг тавьдаг. За үүнд нь бол үүнийг нь бол виза бонд гэж хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. За Монгол улсын хувьд бол энэ жагсаалтанд 3 дугаар сарын дундуур нэмэгдсэн. Тэгэхдээ ганцаараа биш нийтдээ өмнө 38 байсан тоог 12 ороор нэмэгдүүлээд 50 болгосны дотор Монгол улс багтаж байгаа. За мэдээж энэ шийдвэр гарсантай холбоотойгоор Америк нэгдсэн улс бол Монгол улсын чухал 3 дахь хөрш орн гэж явдаг. За хоёр талын хоорондын улс төр эдийн засаг бизнес за цаашлаад бүр баталгаамал салбарын хоорондын харилцаа хүртэл сүүлийн 30 жил бол доктортой өндөр түвшинд тогтмол хөгжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын зүгээс бол Америк нэгдсэн улс руу хандсан тодорхой тодруулга асуулгууд за тодорхой санал санаачлалуудыг бол хийж байгаа. За энэ хүрээнд бол хэд хэдэн чухал асуудлуудыг за хэд хэдэн чухал алхмуудыг Монгол улсын талаас авч хэрэгжүүлсэн. За тухайлбал гадаад харилцааны сайд Батцэг Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тандсан захидал илгээсэн. Энэ захидлыг бол одоо сүүлийн мэдээллээр төрийн департаментын хамгийн газрын дарагт өнөөдөр гардуулж өгсөн гэдэг албан мэдээ байна. За түүнээс гадна тухайн шийдвэр гарсан өдөр буюу Монгол улсыг тухайн виза бондын жагсаалтанд нэмэх шийдвэр гарсантай зэрэгцээд Монгол улсын одоо гадаад харилцааны яамны зүгээс Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны одоо тодорхой өндөр албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж за тэр үеэрээ бол энэхүү шийдвэрт за энэхүү жагсаалтанд Монгол улс нэмэгдэж орсон шийдвэрийг ойлгоход бол хүндрэлтэй байна гэдгээ бол ил тодор илэрхийлсэн. За мөн Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны зүгээс төрийн департаментын холбогдох албан тушаалтнуудтай өнгөрсөн хугацаанд уулзаад тодорхой мэдээллүүдийг аваад шаардлагатай зөвлөмжүүд аваад явж байгаа. За мэдээж үүн дээр бол Америкийн тал яг ямар тайлбарыг тавиад байгаа вэ гэдэг асуулт гарч байна. За нэгдүгээр Америкийн тал бол бүх зүйлийг нэг зүйлийг их тодорхой хэлж байгаа. Тэрний үгээр энэ бол ямар нэгэн байдлаар Монгол Америкийн хоорондын улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаа, худалдааны харилцаа гэдэг ч юм уу хоёр талт харилцаатай холбоотой зүйл бол биш ээ. Харин Америк нэгдсэн улсын одоогийн засаг захиргаа ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс цагаачлалын асуудлаар өмнөх засаг захиргаатай харьцуулахад арай хатуу бодлого баримталж байгаа. За энэ хүрээндээ одоо зарим улс орны иргэд тухайн улсад визийн хугацаагаа хэтрүүлэх үзэгдэл гардаг, үүнийг хязгаарлах, за хууль бус цагаачлалын урсгалыг хязгаарлах зэрэг ийм алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ дотор нь авч хэрэгжүүлж байгаа илүү дотоод бодлогын хэв шинжтэй шийдвэр юм а гэж. За үүнд нь Монгол улс хамаарж байгаа. За үүн дээр бол цаашдаа хоёр тал ярилцаад тохиролцоод ажиллаад асуудлыг шийдвэрлэх боломж бол байгаа гэдэг ийм тайлбаруудыг өгч байгаа. За мэдээж үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс дахиад одоо Дональд Трампын засаг захиргаа ийм шийдвэр гаргачихсан гингүүд за Дональд Трамп гэдэг ерөнхийлөгчийн засаг захиргаа өөрөө Монгол улстай таагүй харилцаатай ч юм уу эсвэл цаашдаа хоёр талын хоорондын харилцаа Трампын засаг захиргааны үед таагүй байх юм биш үү гэдэг зүйл бас яригдаж эхэлж байна л да. За үүнийг бас үндсэндээ няцааж авч үзэх хэрэгтэй. За тэгж харах үндслэл байхгүй. Ягаад гэх юм бол Трампын засаг захиргааны эхний 4 жил буюу бидний мэдгээр 16 онд сонгогдоод 17 оны 1 сард тангараа өргөсөн цаг мөчөөс хойш 4 жилийн хугацаанд бол хоёр талын хоорондын харилцаа асар өндөр түвшинд өндөр хурцтайгаар хөгжиж ирсэн. За бидний өнөөгийн харилцааны түвшин буюу стратегийн 3 дахь түвшин түншлэлийн харилцаа Дональд Трампын өмнөх 4 жилийн хугацаанд бол бүрдэж ирсэн. За одоо ч гэсэн хоёр талын хоорондын харилцаа бол Америкийн аль засаг захиргаа байхаас хамаарат хоёр талт харилцаа бол хөгжөөд явж байгаа. За сүүлд 2024 онд Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга тухайн төрийн нарийн бичгийн дарга Блинкен Монгол улсын гадаад харилцааны сайд Батцэг нар одоо харилцаа айлчлалыг маш богино хугацаанд буюу 1 сарын дотор одоогоос 2 жилийн өмнө хийж ирсэн. Энэ бол хоёр талын хоорондын улс төрийн ихтгэлцэл харилцаа өндөр байна гэсэн үг. За нөгөө талаасаа Америк нэгдсэн улсын Монгол улсад хэрэгжүүлдэг голлох томоохон төслүүдийн нэг болох Мягны сорилтын сангийн 2 дахь компакт гэрээ хэрэгжээд Улаанбаатар хотын унтны усны асуудал, цэвэр усны асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөв нэмэр оруулаад үндсэндээ хэрэгжээд дуусч байна. Тэгэхээр хоёр талын хоорондын харилцаанд бол ямар нэг асуудал үүсээгүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За нөгөө талаасаа яг одоо энэ яригдаад байгаа асуудал буюу виза бондны жагсаалтанд нэмэгдсэн гэдэг асуудал бол урт хугацаанд үргэлжлэх шийдвэр бол биш гэж харж байна. За мэдээж энэ асуудлыг шийдвэрлэх за хэдийгээр энэ өөрөө Америкийн дотоод бодлоготой холбоотой асуудал ч гэсэн төрийн департаментаар дамжуулаад яриа хэлцээний төвшин дипломат арга хэрэгслээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байгаа. За цаашдаа тодорхой үр дүнд одоо хүрнэ гэдэгт итгэлтэй.